Хөгсөрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалтын захиргаа. Тэмцээнүү намайг Сэлөвөгт Жардинбек гэдэг Хөгсөрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалтын захиргааны аюул жуулчлал сурвалж сурчлагын орчин бис хариусан мэргэжилтнэр 6 дахь жилдээ ажиллаж байна. За энэ Монгол Эхлэг төвөөс зохион байгуулж байгаа өсвөр байгаль хамгаалагчийн уралдааны сурагчид хэрвээ манай хамгаалтын захиргаанд зорж ирвэл манай аймаг бүс нутгийн хэмжээнд энэ түүх дурсгалт газраар нин баялаг тэм газар байгаа. Жишээлбэл одоогоор 1000 орчим түүх соёл дурсгалт газар бүртгэгдсэн байгаа. Тэрний 70 орчим хувь нь манай хамгаалж байгаа газар нутг буюу Чигиртэн голын ай савын байгалийн сахилгын газарт бүртгэгдснээрээ онцлогтой. Тэр дундаа голын хөндөд дагуу Чигиртэн нуур, Чигиртэн гол, ганц модны гол, төгрөгийн гол зэргүүд газруудад хүн шулуу, бугын хөшөө, бугын шулуу, хэрэг сүргээд маш их илбэгээр тархсан байдаг. Түүний нэг бодит жишээ одоо биднүүсийн байж байгаа нүсгэн салааны яман дээр аргал янгэр маш ихээр тархсан ирвс зэрэг амтд одоо биднүүсийн байж байгаа газар дээр энэ хадын цөг зүрх дээр аргал янгэр зэргүүдийг энэ дээр бичээстэй үлдээсэн байгаа. Энэ морьтой хөнгээд эднүүсийг ирээдүйн хойчийн хүүхдүүдтэй биднүүс түүхээ танилцуулах энэ талаар мэдээлэл өгвөл нэлээд их үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаа. Биднүүсийн одоо хийж байгаа сурвалж сурчлагын ажлын хүрээнд сумын хэмжээнд эко-клубын сурагчдад биднүүс жил болгоно энэ талаар хичээл орно. Энэ талаар танилцуулан байгаль ихтэл хийгээ, ургамал амтны түүх соёлыг танилцуулан нэлээд их ажилдаг. Бидэнд болохоор одоогоор 1000 орчим сурагчид давхцсантайгаар эко-клуб дээр 5-6 орчим багш нар хамтран ажиллаж жил болгон биднүүс хүүхэд багчуудад экологийн боловсрол олгохын хүрээнд маш их ажлууд хийж гүйцэтгэж байгаа. Манай энэ Чигиртэн байгалийн сахилгын газарт элбэг тархсан хүн шулууны нэг энэ улаан боржин шулуугаар хийсэн нэг нь энд байж байгаа. Манай энэ Чигиртэн салааны хөндөгөөр 10 орчим юм хүн шулуу байгаа. Энэ болохоор яг хүнийг дүрсэлсэн нэг баруун гараас хийжин давсан нэг сэлмээ барьсан. Энэ талдаа болохоор нэг бүс иймийг ёстой маш сайн уур чадвартай дүрсэлсэн ийм хүн шулуунууд манай газар нутагт илбэг маш ихээр тархсан байгаа. Энэ олон түүх дурсгалт газруудыг хүүхэд багчуудтай хамтарч суудалж бусад хүмүүс бусад аялагч нарт энийг сурталчлан таниулбал манай бүс нутагт аялагч нар аюул жуулчлалыг хөгжүүлэх бас томоохон их боломж бүрдэн гэдэгт итвэс итгэлтэй байгаа. Манай хамгаалалттай газрын дараагийн хүнчлүүгийн нэг нь байгаа. Бусад хүнчлүү түүх соёлын газруудад зорж очихоор гарсан боловч сас их орсны улмаас очиж чадаагүй. За хэрвээ манай хамгаалтын захиргаанд манай бүс нутагт өсвөрийн байгаль хамгаалагч нар ирвэл энэ хүн чулуу болон бусад түүх соёлын дурсгалт газрууд түүх соёлын судалгаа гаргаж хамтарч ажиллах бүрэн боломжтой байгаа. Манай хамгаалтын захиргаа хойч үед онгон дагшин байгалыг унган төрхөөр нь өвлүүлэн үлдэх гол зорилготой ба их дэлхийг хамтдаа хайрлан хамгаалъя. Хөгсөрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалтын захиргаа.